Энэ улсуудаа бид нар эх оронч ардчин байгаа шүү гэдгийг мэдрүүлж ажиллах болно. Жинхэнэ юу гэдэг лээ? Ойлгож байна. Бид хүмүүс аягүй маш гомгштойгоор ирсэн байгаа. Үнэхээр хүний нутагт хэлэх ярих зүйл маш их байдаг. Гэр орныхонтойгоо, ах эгчтэйгээ, аав ээжтэйгээ байх шиг гоё зүйл байхгүй. Гэхдээ хүний нутагт ингээд ганц нэгээрээ амьдрын гэдэг бол маш хэцүү. Өнөөдөр ихэд манай офис дээр хоёр залуу ирсэн. Ажлын нөхцөл байдал болоод хоол унд бүх зүйлийг одоо та нар нэг очиод бидний ард миний эх орон байдаг шүү, өмгөөлдөг шүү гэдгийг нэг үзүүлээд өгөөч ээ. Тэр эзэнтэй минь уулзаад өгөөч гэсэн гуйлт ирсэн байгаа. Тэгэхээр ганцаараа дараад бид хоёрын зүгээс болоод сардаа нэг 10 үйлдвэрээр явж ажилчдынхаа амьдралтай танилцаад зах ёсны судалгааг хийгээд тэр судалгаан дээр үндэслэн хоёр улсын хоорондын бас гэрээт ажилчдад зориулсан боломжтой бол тэр аж ахуйг сайжруулах тийм үйл ажиллагаа явуулах гэдэг одоо зорж байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн энэ манай судалгаанд оролцоод та нарт яг юу тулгамдж байна? Та нарт юу хэрэгтэй байна? Бид эх орондоо байсан бол одоо энэ асуудлаар бол хинээс ч хамаагүй асуугаад мэдчихдэг. Тэгвэл бид нарт хандсанаар энэ эх орондоо байгаа юм шиг мэдрэмжийг бид нар төрүүлье. Та бүхнийхээ төлөө зүтгэе. Монгол улсын төлөө зүтгэе. Баярлалаа.